Аврора кинокомпани Кино Питер кинокомпани хамтран үзүүлж байна. Анастасия Микулчина, Варвара Щербакова, Анна Антонелли, Наталья Варфоломеева, Владимир Крылов, Эрнест Тимирханов, Дмитрий Воробьев, Полина Воробьева, Тимур Варахов, Владислав Комаров, Сергей Кудрявцев, Дмитрий Луговкин нар Виктор Мрешкагийн Сонька домгийн үргэлжлэл киноны гол дүрүүдэд тоглолоо. Ерөнхий зурагч Георгий Егоров, ерөнхий зурагч Иван Мрешка, хөгжмийн зохиолч Дмитрий Смирнов. Кино зохиолыг бичиж найруулсан Виктор Мрешка 13 дугаар анги. Зүгээр дээ амтгүй асууч. Сайхан гэдэг. Цаашаа. Уулдар уулж сайхан зоогийн газар луулж үсгэн бүсгүйшүүд дайрч хүргээд өгч болно шүү. Нууцагдаа байна. Бурхан тэнгэр минь. Манайхны хинэн ямар хэрэг дайрчих вэ? Найз минь бидний нууц цагдаа нар сонирхож байна гэж. Өчигдөр өглөө та нарын нэг нь залуу үсгүйг Вилно руу авч явсан. Лукашлавчов гэсэн шүү дээ. Тэр бүсгүй тэрэг таалагдсан бол та Юугаараа таалагдсан юм? өнгөлөг болохоор нь манай тэр Лукаш их сонин амт юм байдаг юм аа. Яг л жаахан хүүхд шиг. Тэрэг энэчтэй. Хаашаа авч явсан? Хэн мэдгэв дээ. Вилнор уул гэж хэлсэн. Айгуул хөөрхий охиныг хооллон инхрээлнгээ замдаа гэрлүүг аваач яваалгүй. Боловсон нөхөр байдаг юм аа. Лукашин гэрэндээс холоо. Псков руу явах замд Маги Карьяги гэдэг тосхонд Очиж юм уу? очсон. Мөнгө төлнө гэвэл олоод өгөлд. Болгоно. Anyway. Тааш мөнгө үлдээсэн. Таныг зоогийн газар дуулахаа боль гээд амьдрах мөнгө өгч байгаа юм. Тааж өөр юу ч хэлээгүй юу? Таныг Николаевын өртөн дээр хүлээж байгаа. Бэлдээрээ. Зогс. Яваарай. Болгоно хадагтай. Юу сонирхсан? Сонгоно. Таны эрхээ хадагтай. Авлаа. Энийг авна уу? Та хоёр бүгж авч байгаа юм уу? Яагаад хоёр гэж? Нэгийг, энийг л. Нэгтээ би хоёр бүгж гаргаж өгсөн шүү дээ. Нэг нь дутаад байна. Тэгэд би хулгайлчихаа юу? Яалаа гэж те би тэгж хэлээгүй. Гэхдээ та өөрөө бодоод үзтээ. Хоёр бүгж байсан бол одоо ганцхан байна. Хоёр дахь нь айдсан бол Хоёр дахь нь хайцныг та сайн мэдэх бах. Барааныхаа мөнгийг аваад намайг явуул. хоёр барааны мөнгө. Та эзэн нь? Тийм байна. Та дүүрэн театраас хөгжсөн жүжигчин Бесмерт Ная юу? Алтан гарт Сонькагийн охин мөн үү? Би таныг танилаа. Шүтэний театраас яагаад хөөсөн бол та? Хулгай хийсэн болохоор юм болов уу? Танд ямар ч хамаагүй.
Би төмөр замын буудлын руу хоцрох гээд байна. Худалдагчийнхаа учрыг олоод бүхнийхээ мөнгийг аваад намайг хурдан явуул. Элия цагдаа руу ирж чаддаг нэгжиг. Би өөртөө рүү хоцрох гээд байна. Нэг бол өөр галт тэргээр, нэг бол цагдаагийн дэрэгтээ явах болж дээ хатагдаа. Элия цагдаа руу яар. Соломон Львович. Энэ байна шүү дээ. Хатагтай. Нөгөө юм чинь болж байна уу? Дахиж чадахгүй нэ. Гар тасрах нь. Сосуулчлаа. Тэг хэл алга. Үргэлжлүүл. Танд өөр арга алга. Хэргийг чинь шүүх рүү шилжүүлэх гэж байна. Тэрний дараа цөллөг. Эднэрт таныг алтан гарт сойнко гэсэн баримт нотлогоо олсон байлаа. За. Цөлжилвэ. Би зөвшөөрж байна. Үгүй болохгүй. Таныг эрх чөлөөнд хүлээж байгаа. Хэн? Ахад чинь Сарвчийн талаар юу ч туулдаагүй юу? Сарвч Володя гэж. мэдхгүй. Сонсоогүй юм байна. Танд 3 хоногийн хугацаа байна. 3 шүү. 3. Хэдэн төмөр хөрөөдсөн бэ? Нэг ихч чадаагүй. Багтаж гарахын тулд ядаж 3-ыг хөрөөдөх хэрэгтэй байна. Энд л юм шиг байна. Энд хүлээх үү явж явах уу? Тоосгон хүлээж байр. Удахгүй босч явна. Ойлголоо. Эмбэ вас. Хой. Яа жоо байлаа доо. Би ямар буруу юм хийчих вэ? Яаси. Нэг юм хийсэн чи. Өөрөө ярьчихгүй эсвэл чамд туслах уу? Босоод ирнэ овш минь. Мосоо. 97-гүй яриад дөнгөж эхэлж байна. За тэгээд өчигдөр чи бид нөрөө хэнийг авч явсан бэ овш минь? Хатагтай. Гэхдээ би гар хүрээгүй. Хаана байгаа юм? Хаана байх вэ? Гэрт эсвэл тосгон руу явсан. Энд байгаа. Өөрийн газар туга. Тэнд. Явъя. Энд. Намайг битгий. Энд байгаа. Энд.
Михайлина, чи энд байна уу? Энд түр байж байх уу? Үгүй. Битгий нохотой түр тоглоод байж бай. Ягаачгүй шүү дээ. Уйлж байгааг нь сонсож байна. Бид хоёр удахгүй. Ама тат. Энэ ноён томтой ярилцчаад эргээд ирээ. Алло. Хоолгаж гэж би шууд мэдсэн юм аа. Яваарай. Муухай ажиллаад л мөнгөөр гайхуулаад л залуухан шулам юм та. Энэ зогсч. Зогс. Мааширч. Мойто. Мойто. Буудаа. Намайг өршөөгөөч. Ой, мойто. Ой. Не надо! Хэрэггүй. Ой, Господа! мойто. Я умоляю! Хандрас гой. Истон- Бурхныг бодоод өршөөгөөч. Дугаач. Мойто. Господа! Мойто. Старайтесь! Бурхныг бодоод өршөөлтөө. Мойто. Я не Асууж проводила байна его, уу? Би понимаете? тэрний гаргаж өгсөнгүй. Он ждал. Намайг хүлээсэн боловч би гаргаж өгөөгүй. Хоцорсон. Почему? Яагаад гэж? Потому Яагаад что гэвэл я намайг хулгайч гэж бодсон. коробкой. Прима Дойрын приехала, шүтээний схватили сэрччээд за руку, схватили тэр за даруйдаа руку. явуулсан. Почему? Яагаад гэж? Потому Яагаад я гэвэл би юу ч ничего аваагүй. не взяла, понимаете? Ойлгож байна уу? Мать, Ээж хулгайч, дүү хулгайч, харин би үгүй. Би өөр хүн. Надад мөнгө байгаа. Хүссэн юмд урж байна. так, пожалуйста, Надад дурлсан ноёд нь тэгж хүссэн юм. а Би я ч гэсэн тэрэнд дурлсан. проводила его. Гэтэл гаргаж өгсөнгүй, хоцорсон. Юу болсныг чи ойлгож байна уу тэнгээ? Тэндээ өгчүүл яах юм бэ? Тэндээ алуулвал яа? Гэтэл надтай уулзсангүй. Тэгээд одоо галзуурч байгаа ах та. Миний хайртай эр хүн галзуурч байгаа ах. Готовь костюм. Наашинз бэлтгэж биш. Зөгийн газар руу явах гэж байгаа юм уу? А что вы Гайхаад байх юм юу вэ? по-твоему? Дуулж чадхааргүй юм шиг байна уу? Бараг л юу гэсэн үг юм? Та уучихсан байна. Не Болоорой чи. слышишь? Сонсч байна уу? Никогда Эзэндээ ингэж не битгий хийж смей байгаарай. говорить это хозяйке. Погони Золд муур шиг хөөж гаргана гэж мэдээрэй. Даашинз бэлт. Вас просят зайти. Таныг Арнольд Михайлович ороод ир гэсэн. Вы опоздали. Та хоцорч ирлээ. Үзэгчд хүлээж байгаа шүү дээ. Кроме того, Тэрнээс гадна та уучихсан байна. Вы Та заметили? анзаараа юу? Тийм ээ. А публика Харин үзэгчд анзаарахгүй. последний Эсэст нь гэж хэлэхэд Эцэст нэ тийм ээ эсэст нь. Миний ширээний шүүгэнээс зэвсэг алгуулсан байна. би таныг ойлгохгүй байна. в этом ящике Энэ шүүгэнд гар бүү байсан. Хулгайлчиж. Тэгээд би авсан болж таарч гэнэ үү? Үгүй ээ. Таны найз хулгайлсан юм. ваш коллега. Араас шин гүгээд байгаа хамт ажилдаг хөгийн найз чинь. А я тут Тэгээд би ямар буруутай? При том, Таныг ална гэж сүрдүүлээд тэгээд буудах зорилгоор гар бүг хулгайлсан. Арнольд Михайлович, по-моему, та солирч гисэн юм шиг байна.
Балаа яриагч нь сонсоод яагаад мэдхэ болчлоо. А очень просто. Маш амархан. Зүгээр л зайлчих. Та өмнөөсөө хэлээд байна уу? Тоглоод байгаа юм шиг байна. Та бүдүүлэг авир гаргаж, архитан согтуурч, үйлчлүүлэгчтэй янаг амаргийн холбоо тогтоодог. Воруй. Та арсантан сет гэж бас хулгай хийдэг. Хулгай хийхээ. Би танаас юу хулгайлсан? Цаг На столе лежали. ширээн дээр миний дурсгалын цаг байсан. Харин одоо байхгүй байна. Тэгээд би авчихсан юм уу? А кто ж? Өөр хэн байх вэ? Яблоко. Ээжээсээ их юм сураа байлгүй дээ. Мовч. Муу илэгч. Наад тэрний хараас яваарай. Бидийг дагаад байх шиг байна. Кто? Хин? Зоогийн газрын гадаа байсан тэрэг байна. Ноён Изюм юм шиг байна. Чего? Яагаад ингэж бодов? Таныг байхгүй байхад өглөө ирсэн. Зачем? Яах гэж таныг асууж байсан. Останови. Зогсож байна. Не выходи. Сууж байгаарай. Выйдите. Буугаад ир. Зачем вы Намайг меня яах гэж дагаад байгаа? Зүгээр л Вы хотите Алах гээд меня байгаа мó? убить? үгүй. Минийх болоосоо л гэж хүсэж байна. Не буду. Тийм юм болохгүй. Слышь, Сонсож байна уу? не буду. Таних болж байснаас би үгсэн дээр мэдүү. Позволю прикоснуться. Үзэн ядаж байна. Хараа зүгэж байна. Намайг тайван орхиод өгөөч. Оставьте же меня, наконец. Тайван орх. Пошел. Явъя. Цаг өрөө болж хатагтай амарч байна. Соёлгүй загнаж байгаагаа ойлгож байна. Гэхдээ маш чухал асуудлаар явж байна. Ээжтэй холбоотой. Би урд нь ирж байсан шүү дээ. Санаж байна уу? За би хэлээд үзье. Ороод ир. Баярлалаа. Нэг хоногийн дараа ээж чинь шүүхрээ аваад явна. Энийг яасан ч зөвшөөрч болохгүй. Цөллөгөнд явуулах ял онооч гэнэ. Что ты? Надаар яах гэсэн? Мөнгө. Какие? Ямар мөнгө? Би 2 харуултаа ярьчихсан. Ээж чинь орох гэдэг туслана гэсэн. Гэхдээ мөнгөөр Вам нужны Танд деньги? мөнгө хэрэгтэй байгаа мó? тийм ээ. Сколько? Хэд? Маш их. Нэгэнд нь 200 рубль. Танд байхгүй эсвэл өгмөргүй байвал би Грэс чинь шууд явлаа. Замолчи. Дүүгүй байж бай. Берите. Энийг ав. Тэгэд бурхан тань туслаг. Ступай. Яв та. Баярлалаа.
Хин бэ бас? Юугаа удаж ирдэг вэ? Алив. Таачих нь. Сая хэн байсан бэ? Та чи яаж ийна? Хэнтэй цуг байгаа юм. Хатагтаа унтж байгаа. Унш та. Дөөрийн хуучин шүтээний ань насанд халдлаа. Бүтэлгүй алуурчин баривчлагдлаа. Это ведь ваша дочь. Таны охин биз дээ. Да. Тийм ээ. Миний охин. Вот видите, Харж байна уу? все становится на Одоо л бүх юм ойлгомжтой болж байна. Нет госпожи Дюпон. Хатагта Дюпин гэж байхгүй. Есть Соня. Харин Алтангад Сонька гэж байна. Вы не станете. Энийг үүсэхгүй үстэ. Не стал. Үүсэхгүй. Превосходно. Гайхалтай. Послезавтра. Нөгөөдөр шүүх хурал болно. Харин дараа нь бүх юм тодорхой. Она жива. Охин амьд уу? Ну, судя по газете, Сонин дээр бичснээс үзвэл В больнице. амьд юм шиг байна. Эмнэлэгт байгаа юу? где же еще? Өөр хаана авах вэ? Мадам, Хатагтай покажите ваши надад алтан гараа харуулаач. ручки. Зачем? Яах гэж? Желаю здоровья. Алдарт хуруунууд чинь хармаар байна. Они не Муухай олчихсан байгаа. Яр гарчихсан. на них я. Яр гарсан. Вот, Яг на язвочке. наад ярий чинь л хармаар байна. Взглянуть. Алив? Что и требуется. Энийг л доказать. нотлох гэсэн юм шүү дээ. Тийм байж. Все это, мадам, Энэ бүгдийг чинь шүүхтэр будет фигурировать на ашиглана. суде. Сэрээрээ. Бидэнд ирдэ хагас цагийн зай байна. Өнөөдөр та оргох хэрэгтэй. Яаж? Өнөөдөр над дээр мөрдөгч ирсэн шүү Мэднэ. дээ. Энэ асуудал дээр мөрөлд явагдаж байгаа. Тийм болохоор энэ шөндөө орох хэрэгтэй байна. Та яах гэж байна? Хувцас солиорой. Та минийхийг өмс, харин би танихыг харуулыг хахуултчихсан. Та солиорсон юм шиг байна. Үгүй. Бүх юм зөв. Энэ цорын ганц боломж. Дахиж юм боломж олдохгүй. Гал төмөр гарахаар төгшүүр зарлана. Буу юм болж байгаа хооронд нь та зогтох хэрэгтэй. Яг давхрын төв хаалганы харуул хэлчихсэн байгаа. Ахуйл өгч гисэн. Таныг гаргана. Юм яаж мэдхүү? Энэ тэмдгийг харуулж чараа. Би энэ бүгдийг шатаачихна. Дэлгүүр керосин байгаа. Та өгч мэдэн шүү дээ. Жаахан түлхэд нь үз. Таны амь насыг золиослоод Ямар ч гармааргүй. зүйлээс гарахгүй. Намайг тэртээ тэргүй хамсаатны хэрэгээр шүүн.
Харин одоо хувцас хурдансэл яраа. Гоё ичингүр хэрэггүй. Би охины чинь төлөөл ингэж байна. Охин чинь харуулыг ахуулдах мөнгө өгсөн юм. Одоо эмнэлэгт байгаа юу? Тийм ээ. Махавайд байдаг асрамжийн госпитальд. Амьд гардгал юм бол би заавал иргэнэ. Мушуудараа гадгарч бай. Бүгд наашир. Мушуудараа зөвшөөр. Устараа. Намайг гаргаач тэ. Амаараа. Камерлуу давхар ёроолтод анхааруулсан, гал гаргасан. Дөрөв тувцаа хулгайч хүүхэндөгсөн. Жижүүр харгалзагчдыг хахуулцсан. Ийм байж бас журам сахилтыг гин шүү. Арайшт. Арай л дэндүү юм. Чадал минь байсан бол бүх одон шагналыг шин хурааж авсан. Цагдаагийн хүчийг нэм. Бүх сэжигтэй хүмүүсийг сайтар шалга. Энгийн албаныгэд бүх ажилтнуудад лоуршны зургийг тараа. Брянскийн гэрийн гадаа 24 цагийн манаа гарга. Бас Брянские аппараты ярилцах хэрэгтэй байна. Уялах Андрей Ямский цааж хулгайч хүүхний бага хүнтэй дотны харьцаатай байсныг бид олж мэдсэн. Хотоос яаж явахаа бодох хэрэгтэй байна. Гэхдээ цагдаа нар үр гал зурчээ. Хаарсан болгоны шалгаад байх юм. Ялангуяа хатагтай нарыг Хувцсыг сольж дөрвийн хувир гадл болоо. хотын бүх гарцан дээр цагдаа байгаа. Ноорхоо хувц өмсгөөд л болоо. Тим хатагтай дээр хүн ойртно гэж байхгүй. Муга чи хулгай хийгүйш. Циркэд хүн амт мэсгэж таарах юм байна. Би охинтойгоо уулзах хэрэгтэй байна. Асуудал юу вэ? Чамайг Вилнод хүлээж байгаа. Өөр охинтойгоо эмнэлэгт байгаа. Та баатай. Махавад байдаг асрамжийн госпиталд идэж байгаа нь. Би заавал уулзах ёстой. Энэ боломжгүй. Тэнд хичнээн цагдаа байгааг мэдэж байна уу? Дороо баригдана. Уулзахаас нааш би хотоос явахгүй. Харуулуудыг хахуулд. Сувилагч нартай тохиролц. Туршуулуудын анхаарлыг сарниул. Охиноо харчхад сэтгэл тайван яваад өгье. Сарвч амьд уу? Хин алсын. Бид бишээ. Анхайгийн гэрийн даамал цааш нь харуулсан гэсэн. Яасан гэж? Ойлгомжтой шүү дээ. Новш байсан, новш шигээрээ өгсөн.
Ахлахаа дуудаа. Ахлах нь би байна. Таныг минь эмнэлгийн ахлахыг хэлж байна. Одоохон дуудаад тэгээ ихэм дээдсэ. Энд сууж байгаарай. Сайхан мэдээрэй. Хэнийг ч оруулж болохгүй шүү. Ямар нэг юм болвол шууд мэдгэл. Хэд хичээнэ ихэм дээдсэ. Гинти ажил хийх усан дуучлаарай. Гэхдээ энэ миний биш харин эрхэмдээдэс Кримский тайжийн гэргийн хүсэл л дээ. Өвчтнүүдийг эргэж эдгэрхтэн тусуулах үүднээс тодорхой хэмжээний ханьдэв өргөх гэсэн юм. Бид өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ туслах гэсэн хүн болгоныг хүлээн авахд баяртай байна. Болгоно. Болгоно. Энд янз бүрийн өвчин зөвөртэй эмэгтэйчүүд хэвтэж байгаа. Томоотой, санаандгүй дотны харьцаанд орж хүндрэлтэй төрсэн эмэгтэйчүүд гэх мэт. Саяхан нэг нөхрийн буудсан тэр хөөрхий эмэгтэй танаа эмийг твдж байгаа эсхийг манай эхнэр сонирхоод байгаамаа. Тийм ээ. Бага. Манай твдж байгаа. Олон хүн сонирхдаг боловч бид хэнийг ч оруулахгүй байгаа юм. Хадагтай Бисмерт наяа хинтэй ч уулзахыг хүсэхгүй. Манай эхнэр хадагтай Бисмерт наяаг заавал эргэх хүсэл байгаа. Болгоно. Гэхдээ би хариуцлагыг хүлээхгүй шүү. Их л хэцүүхэн ааштай хадагтай юм л да. Болгоно. Яах вэ? Сайн охин минь. Эндээс хүртэл алаа юу? Аллаа. ертөнцийн нөгөө захаас ч олон чи миний охин шүү дээ. Би хүнд удаа чамайг эргээд байруулна. Хэрэггүй. Би өөрөө одоо яваад өгнө. Яах гэж ирсэн? Чамайг харах гэж. Таалагч гэнэ үү? Ийм л охиныг харахыг хүсэе юу? Надад чи ямар ч байсан сайхан. Тэнийг амт. Цайлиндээс. Дахиад жаахан бай. Гуй. Шоронгоос оргоё. Тэглээ. Мөнгө өгсөнд баярлалаа. Яагаад өгснээ минь мэдэх үү? Намайг тайван байлгаасаа гэж. Намайг нэг мөсөн тайван байлгаад өгөөч. Өөрийгөө ээж гэж бодоод байгаа юм бол ийм ээжийг би дайсандаа ч өрөөхгүй. Чамаас л болж би ийм боллоо. Намайг хараач. Одоо би яах юм бэ? Чам шиг хулгай хийх үү? Эсвэл гуйлга гойх үү? Намайг юу хүлээж байна? Ийм би хинт хэрэгтэй юм бэ? Чамайг хаанч байсан юунд ч гар хүрсэн байла үргэлж гай зовлон тохиолддог. Эндээс зайлаад өгөөч. Чамайг харахыг ч мэдхийг ч хүсэхгүй байна. Энийг сайн санджав. Чамайг үзэн ядаж байна. Ээжээ гэж хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Зайлаач.
Нам доподлинно Танаа гэрт алдар тулгаач алтан гарт Соникаг Михалина гэдэг охинтойгоо зүгнүүдэж байсныг бид олд мэдсэн. Олж мэдсэн юм уу? Эсвэл нотлохоо байгаа мó? Зүгээр л мэднэ. Бүх нотлогоо танаа талигаа шигэрийн даамалтаа зүг үгүй болсон. Бас тэрний алсан сарвч боовготой зүг. Тэгэд намайг хэрэгээ хүлээгээд байгаа мó? Зүгээр л туслаач гэсэн юм. Бид лоурчныг баримтлах хэрэгтэй байна. Болж игэл охинтой цуг. Юугаар ч тусалж чадахгүй. Таны айдлаар би тэдний талаар сонин дээрээс л мэднэ. Они не могли покинуть. Петербургээс явсан байх учиргүй. Цагдаа нар дэндүүсэн шалгаж байгаа. Тийм болохоор юу гэж? хулгайч нар дахиад танаад ирэх өндөр магадлалтай. Намайг тэднийг барьж өгөөч гэж байгаа мó? Гэхдээ ингэснээр та хууль сахиулах байгууллагаас гадна эх орондоо үнэтэй хөв нэмэр оруулна. Вы ведь принудительно Та дээдсэн удам ухсаатай шүү дээ. и по положению Байр суурийнхаа үүргийн дагуу хууль дүрмийг сахиж үн чудраг байх ёстой. Тийм ээ. Гэхдээ би арчаагүй. Матлалтын хууль дүрмийг сахиалгүй. Арчааг үгнэ. Миний хувьд тэр хөөрхөн эмэгтэйчүүд ямар ч буруу юм хийгээгүй учраас би тэднийг хөөж тухна буруу гэж бодож байна. можно подумать, Та арай тэднийг ариун цагаахан амьтад гэж бодоод байгаа юм биш үү? Тэгж бодохгүй байна. Гэхдээ манай улсад яаралтай барих ёстой өөр өчнөн гэмт хэрэгтнүүд байгаа. Тэднийгээ бариач. вы Та хэнийг хэлээд байна? Оросыг хизээ нэгэн цагт устгах хорлон сүдгэгч, хувьсгалч, авилгал авдаг албан тушаалтнуудыг хэлж байна. Гэтэл та нар баатрын дүр эсгэн бүх цагдаа нарыг босгож ядарсан эмэгтэйчүүдийг хөөж туугаад байна. Ойлгож байна уу? Тан дээр ирлээ авах ба. старший Ах следователь хүмүүрдэн байцаагч Конишев. Чамайг дахиад л байцаагаад байна уу? Харин тийм ээ. Гэхдээ ноён мөрдөгч таныг ч гэсэн байцаамаар байна гэсэн. Намайг уу? Ямар хэрэгээ? Алтан гарц Соника охин хоёрын талаар. Яг тийм. мне было бы крайне Танаас сая хэлсэн эмэгтэйчүүдийн талаар асуух маш чухал юм байна л да. Тэгээд намайг хариулж чадна гэж бодоод байгаа юм уу? полагаю, да. Чадна гэж бодож байна. Бидэнд байгаа мэдээллийн дагуу та хулгайч хүүхний охинтой харьцдаг байсан учраас мөрдөн байцаалтанд гүн тусалцаа үзүүлж чадах юм. Нэгдүгээрт цагдаагийн газар миний үеэлдүү Брянская авахыг тайван орхиод мөрдөж сэрдэхээ нэн даруй зогсоо гэж би эзэн хааны нэр дээр хүсэлт гаргасан. У меня, князь, Би үеэл дүүгч нь байцаах Санкт Петербургийн ноён прокурорын тушаалтаа явж байна. Эрхэм тааж. Хоёрдугаарт эх орноо хамгаалж угаад фронт дээр шархсан офицер хүний үүднээс ноён албан тушаалтан таныг энэ гэрээс яаралтай яваад дахиж битгий үзэгдэрэй гэж хүсье. Новш минь эндээс бушуу заая. Эндээс заая. Чамайг ирсэнд баяртай байна. Би Аннаг олмор байна. Уг нь Михелина гэдгийг. Миха. Хамаагүй. Би хаана байгааг нь мэдэх хэрэгтэй байна. Энэ боломжгүй. Боломжтой. Маш их хүсгэл хэрэгтэй. Тэгвэл бүх юм бүтнэ. Цаадах чинь энэ дахиж ирэхгүй. Хаана сайхан ч тодорхойгүй. Тэгвэл их чинь. Хатагта бисмертная госпитальд хэвтэж байгаа гэжтэй. Магадгүй. Гэхдээ Михагийн тухай юу ч мэдэхгүй байж мэднэ. Хатагтай бессмертная хиндэж баяртай баярлаач гэж хэлгүй манай госпиталаас урд шөнө яваад өгсөн. Тэр шивэтэл манай хуучны шүтэн явах гэж байгаа тухайга зарцтай ч мэдээлээгүй. Уг нь сайхан сэтгэлтэй үнж бүсгүй байна. Зарцнуудаа хаана байгаа? Маш их цочирдсан учраас бидэнд эмнэлэгтээ хэвтүүлэхээс өөр арга байгаагүй. Өөртөө нь уулзч болох уу? Болох байхаа. Гэхдээ миний саяны хэлснээс өөр онцгой зүйл та нарт хэлэхгүй байхаа. Пожалуйста. Болгоно.
Бид хатагтай бисмертнэгийн талаар ирлээ. Тэр энд байхгүй байгаа. Бидэнд хэлсэ. Та олж өгтөн тусалж чадахгүй биз? Харамсалтай нь үгүй. Юу ч хэлэлгүй яваад өгсөн. Таны бодлоор яагаад явсан юм бол? Зочдоос залхсан юм. Ховор амтан мэд харах гэж ирээд байсан. Тэрнээс бол сэтгэлнийхээ өвддөг байсан. Та биднээс айх хэрэггүй. Бид хатагтай бисмертнэгийн найзууд. Үндэ бол Михилинэ гэдэг дүүгийнх найзууд юм л да. Та тэрний талаар ямар нэг юм дуулсан уу? Дуулсан. Алтан гарт Сонька гэдэг хулгайчин охин. Гэхдээ хатагтай бисмертнэ яж гисэн алтан гарт Сонькогийн охин шүү дээ. Үгүй. Миний эзэн тийм юм юу ч яриаггүй. Баяртай. Дахиж ирээрэй. Баяртай. Баярлалаа. Хоёул боо болчихдгүү. Оюутнууд за сайн байцгаана уу? Боо авчихсан юм аа. Боо хоёрыг Шинэхнээсэн. шинхэн бэршгүй байгаамаа. Шинэ болохоор нь авч байна. Баярлалаа. Дахиж ирнэ. Бүсгүй. Ганц бэршгийгээр дайлаач. Дайлнаа дайл. Нэрээ марталчин сайхан дайлаад өгнө чамаа. Яа эндээс мөхөг янт. Өмхий новш минь зайлаач. Яв цаашаа. Явж үзээ. Ой чи. На камера доо. Моотга чиг бараарай. Яа мууга хашраад өг. Цагдаа тушаа. Цагдаа дуудаарай. Болгоно. Аюу. Болгоно. Хэнийг үзэх гэж байгаа? Хатагтай Колонскаяг. дугаар анги төгсөн Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 5 дугаар нэгдэл 2011 он